Одоо эцсийн зэг маань эндээс 500 м. За сайн байцгаана уу? Та бүхэндээ аялын шин дугаараараа мэдчилж байгаадаа баяртай байна. Камертай аялал энэ удаа маш гоё сонирхолтой түүхтэй бас хүндлүүл зохистой тэм нэгэн газар руу аялал хийхээр явж байна. Миний аялал та бүхнийг хаана авчихыг хамтдаа сонирхцоогоорой. За тэр яг хүүтэн байна. Яа бараг хасахгүй ч гэсэн шүү. За цаахаа явсаар агаад зорьсон газартаа тун ойрхон ирлээ. Одоо эцсийн зэг маань эндээс 500 м-ийн зайтай баг. Түрүүн хөдлөхөд хасах 30 градус гэд хөлдөөж алах гэжсэн бол яг энэ мод руу ороод уулын нөмөртөө ирсэн чинь одоо нэг хасах 10 жоохон гарантал цааж. Сайхан дулаахан нөмөртөө салхихгүй болчлоо. Яг одоо энэ харагдж байгаа энэ арын зайд майхнаа бариад өнөөдөр энд амарна. Тэ одоо майхнаа барьчаад жоохон юм хийж чээд зорьсон газар руу очиж зураг бичлэгээ хийнэ. Сая хийснээр нэг майхнаа барих гэж бахан түнтгэлээ. Дараа нь гал өсөө төллөө. Үрдөө нөгөө банштай цай хийждмээр санагдаад банштай цайтайгаа нэлээд ноцолдлоо. Ийм гой банштай цай хийгээд авсаа одоо онцлог нөгөө юу яач им чимгчэн банш авсан нөгөөдхөө машинд хийцэн чи хоорондоо жоохон алдаад юу ячиж жоохон ялцаач. Тэгтээ гайг байгаа. Минь салгаж агаад хийгээд болгоцсон. А зүгээр бас байхгүй цайгаа дэвэргэж мэргээд жоохон багтаал хоол илээ. Гэхдээ янз сайхан цай хийсэн. За зорж ирсэн газараа хүрээд ирсэн. Одоо яг зураг авахд гоё. Нар маань гоё л тарч байна. Одоо бол 3 цаг өнгөрч байна. Миний ирсэн газар Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байдаг Гүнжин сум. Баруун баярны голыг өгсөж явсаар агаад ирдэг юм. Одоо уулын ингэрт модон дунд байдаг тийм нууцлаг сүм байгаамаа. За энэ сүмийн домог бол домогч ухтай яг түүхэн их сонин сэтгэл уярмаа тийм түүх байдаг. Юу гэхлээр тухайн үеийн 1740-од оны Түшээ хааны нэгэн ноён Дондуударч гэдэг ноён байсан гэж байна. Банжи хааны 6 дахь охиныг эхнэрээ болгож авсан. Тэг эхнэрээ болгож аваад наашаа явахт нь ноёны хатан хилээ манжи хилээс монголын хил рүү оронгуудаа хэлсэн байна л та. За энэ мөчөөс эхлээд би бол монгол хүний эхнэр болсон учраас монгол зүрх сэтгэлээр хандах болно. Эргэж манжид бол ямар нэгэн байдлаар үйлчлэхгүй. Манж бол одоо миний хувьд бол юу ч болсон гэсэн агуулгатай юм хэлсэн ч байгаа. Өөрийнх нь сэтгэлүүл яг тэр монгол гэдэг сэтгүүрээ нэг хэсэг гоё амьдэрсэн. Гэтэл манжийн талаас их дарамт үзүүлээд нөгөө хүн яг өөрийнх чин хүсэл, эрмэлзэл, үзэл бодолтой үнэнч байсан учраас нэг худалгүй манжууд хорлоод алдсан гэж байгаа байхгүй. Муухай олсод. Тэгээд бүсгүй яг бүр амиа алдхаасаа өмнөхөн Дондуударч ноёноос нэг л зүйл хүсье гэж хүссэн байгаа. Тэгээд хүсэлтийг чинь биелүүлнэ. Яг юу вэ гэсэн чинь намайг манж руу битгий буцааж явуулаа. Миний шаллыг Монгол нутагт оршуулаарай. Монгол нутагт тодоршуулаарай. Энэ нутагт үйлдвэрлэхийг хүсэж байна гэж хүссэн гэж. Тэгээд талигаач болсон ноён яг хүслийг нь биелүүлээд хинтийн нурууны одоо энэ яг энэ хэсгийн газрыг сонгоод дөрвөн тал өндөр хашаа 70 м орчим тийм өндөр хашаа бариад дотор нь сүм бариад үүдэнд нь тахлын жижиг сүм тэгээд орж гардаг хүндэтгэлийн хаалгатай сүмийнхаа хоохонтой мань хатны бунхныг баярлуулад ийм байгууламжийг байгуулсан. Энийг бид нар өнөөдрийн цагт Гүнжин сүм гэж нэрлэдэг байгаа. Ийм сайхан газар. Ийм
түүхтэй сонирхолтой газар. Яг энэ байгаа газар болохоор би сая хэлсэн Хинтийн нурууны салбар ус гэдэг. Эндээс чанх одоо хоошоо баруун хоошоо юм уу явах юм бол асрал тайрхан байгаа. Хинтийн нурууны ноён оргил. Эннээс зүгээр зүүн хойхонтой Алтан үлгий гэдэг бас Хинтийн нурууны ноён оргилуудын нэг байдаг. Тэгээд өшөө цаашаа ингээ явах юм бол хагийн харнуур, хаг дуулын бэлчээр тэгээд энэ урд уурн ингээ туулын гол мол явуулдаг. Тэгээд чанх одоо уршихнаа явах юм бол тэрэлжийн гол, тэрэлжийн нөгөө зөвхөсбөр газар гэдэг. Ийм эргэн тойрондоо сайхан газраар хүрээлэгдсэн газрыг сонгож энэ зөвхөсбөрийг байгуулсан. Ийм учиртай ийм сайхан газар ирчээд байна. Одоо ингээд зураг авч бичлэг хийж жоохон явцгаая хэвчээ. Одоо миний арталт байгаа. Тэгэхээр яг нөгөө сүмийн дөрвөн талыг хичүүлсэн хашаа авахгүй. Тэгээ айгу сайн тоосох сайн үйлдэлтэй гоё хашаа. Тэгээ хойдлын хэсэг нь бол дээр байгаа байхгүй. Тэгээ энэ хоёрын хажуудлаас эхлээд таллаад нурцсан. Уртлын эсвэл тэрчтэй байхгүй болсон. Өнөөдөр тэгтээ гоё өгдөг байна. Уул нүглөө бол холдож алчих гэсэн чи одоо бол айгуу гоё юм. Айгуу гоё тийм. Одоо энэ ардталт нөгөө сүм маань яг баруун талын ханаас харагдаж байна. Битүү тоосхон юутай хамтаа. Түрүүн би танаас дотор талаас харуулсан шүү дээ. Энэ маань. Сайхан сүм байсан юм шиг байна. Энэ сайхан сүм байсан юм шиг. Уул тийм. Дээвэр мэврийнх нь ирмэг энэ нь бол айгүй гоё харагдаад байгаа юм. Дааж нураагаа тусгаад ингэж яваач. За одоо төлөө нэг хэсэг юу нэ? Дроны хвчлэг юм. Дроны нислэг. Take off. Home point updated. За гүнжи сүмээр хийсэн аялал өнөөдөр сайхан болсон. Гоё тийм. Гоё мэдрэмжүүдийг авсан ийм аялал байлаа. Та бүхэнд бас таалагдсан гэж найдаж байна. Одоо энэ хонох учраас майхандаа сайхан гал өсөө түлээд
олоо игээд нэг сахан шүлтөө урилтаа шүлээг ичлээ. Тэгээд бас ажлуудаа амжуулж байна. Энэ дроноос дүрсэнд хуулна, камернаас дүрсээ хуулна. Тэгээд болж игэл зарим нэгэн дүрсээ зэгтлээд гэх мэт ажлуудаа амжуулаад явж байна. Сууж байна, явах жоох. Тэгэд өнөөдөр жоох эртхэн унтнаа. Өөр амар халтаатлаа явсан. Тэгээд эртхэн удаад мааш эрт нутаг утснаа. За ингээд аяллыг минь хамт үзэж сонирхсон.